бид үүнийг Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус их хурлаар өнгөрсөн 3 жилд холбооны ерөнхийлөгчөөр ажилласан Булган туяа ажлын тайлан мэдээлэлд танилцуулж холбооны дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн. Мөн Монгол Ардын намын дарга учрал оролцож эмэгтэйчүүдийн эрх чөлөө улс төрийн тэгш оролцоо сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр эмэгтэйчүүдийн жинхэнэ өрсөлдөхүйц чадварыг дэмжиж манлайлах боломжоор нь хангах ёстой. Эмэгтэйчүүдийн асархуйн эдийн засагт үүрдэг ар гэр ахуйн ачааллыг тооцож бодолцохгүйгээр манлайлал гэх нь өрөөсгөл дэмжлэг юм гэдгийг онцолсон. Мөн He for She буюу эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг дэмждэг байх үзэл санааг хэрэгжүүлж эмэгтэйчүүдийн оролцоог бодиттой, утга учиртай, үр дүнтэй байлгана гэж илтгэлдээ тодтогсон юм. Ер нь эмэгтэйчүүд аливаа одоо ажилд хариуцлагатай хандаж манлайж чадвал тэр ажил бол дандаа үр бүтээл, үр дүнг дагуулж идэг. Бид эмэгтэйчүүдийг зөвхөн нэр дэвшүүлээд орхих ус байнгын бэлтгэж, чадварчулж, манлайлах орон зай боломжоор нь хангаж байх ёстой. Өнөөдрийн эмэгтэйчүүдийн их хурл бол эмэгтэйчүүдийн оролцоог шин шатанд гаргах стратегийн зөв эхлэл байгаасаа гэж хүсэж байна. Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо нийт 125 мянган гишүүнтэй. Энэ удаагийн ээлжит бус их хуралд 19-с 73 насны 3 үеийн төлөөлөл болсон 521 төлөөлөгч оролцож холбооны шинэ ерөнхийлөгчөө сонгосон. 453 төлөөлөгч нууц санал хураалтад оролцож нэр дэвшигч улсын хурлын гишүүн Үүрийн туяаг 99.7% саналаар Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгож баталлаа. 2-3 жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа үр дүндээ үнэлгээд өгнөлт өгөөд цаашдынхаа бас зорилтуудаа тодорхойлоод түүнчлэн одоо бас бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг хийж байна. За шинэ ерөнхийлөгчөө сонголоо. За дээр нь дөрөмдөө өөрчлөлт оруулж байна. Дээр нь бол эмэгтэйчүүдийн бодлого шийдвэр бол социал-демократ үзэл баримтал, их оронч үзэл баримтал, их хүний бас саруул ухаанаар бас төр засагт бодлого нөлөөлөх гэсэн бас зарчмууд сая орж ирлээ. Бас энэ зарчим 5 зарчим бол маш их таалагдлаад хүчирхийлэл тийм ээ. За хүний эрх, хүүхдийн эрхийн асуудлууд дээр үнэхээр одоо бас ингээд энэ ажлыг хийж чадах чадвартай ийм одоо хүмүүсийг одоо улс төрд ингэж оруулж ирж хамтарч манлайлж ажиллая гэсэн ийм зорилго тавьж байгаа. Ер нь эмэгтэйчүүдийг нөгөө квот тоо гэж ярихаас илүүтэй чанарын асуудлыг ярив. Эмэгтэйчүүд улс төрчийн хувьд маш чанартай байж улс орноо зөвөр удирдах, эдийн засгаа хөгжүүлэх одоо бодитоор хүчээ нэгтгэж тэмцэцгээе гэдгийг бол өнөөдрийн хурлаас бол бид бодитоор ярьцгаалаа. Одоо эмэгтэйчүүд гэдэг нэрэн дээр улбаалan 5 мөрийн хөтөлбөрийг тавьсан байна. Энэ хөтөлбөр нь бол Монгол улс орныг хөгжүүлэхэд бол маш хэрэгтэй гэж би бол одоо эмэгтэй хүн ээж хүнийхээ хувьд үзэж байна. Тэр дундаа W буюу well-being тийм ээ, эрүүл байх гэдэг мөн opportunity буюу тэгш боломж гэдэг энэ хөтөлбөрүүдийг бол үнэхээр дэмжиж ажиллах таатай байна. Энэ удаагийн социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус их хурлаар эмэгтэйчүүдийн чадвар манлайллыг дэмжиж хөгжих бодит нөхцөлийг бүрдүүлэхэд нь анхаарна гэдгийг төлөөллүүд тодтоглоо.